Хідэн сэтгүүлчдэд байр өгсөн юм бэ? Бас хиддэн амлчаад өгөөгүй юм бэ? Шууд л асууж. Би нэг 40 гаруй айлыг байртай болгосон баха. Сэтгүүлчүүд. Яг хөө зөөр юутэйга бизнестэйг нийлээд энэ бол би өөрийгөө гоё бахарах үнцэг гэж боддог. Хамгийн анхны байрыг Ариуна гэж манай одоо Зиндаа сонины ерөнхий редактораар ажиллаж байсан миний найз байна. Тэр үед бол ажилтна л да. Одоо бол би тэр амьдралын найзууд 2004 он байна шүү дээ. Тэгэхээр би эрт ихэлсэн байгаа үстэй. Өнөөдөр ингээ гинт баяжид таргалаад хүнд байр өгсөн юм шиг ингээд идэг. Гэтэл намайг мэдж байгаа хүн хүртэл энийг ярихгүй байхаар би нэг жоохон гомддог байхгүй. Одоо хүн намайг ярих юм чи би өөрийгөө ярив. 2004 онд Мандах 2 гэдэг хүн 26 настай байхдаа өөртөө үе чадсуу ажилтнаа 3 өрөө байр авч өгчээсэн шин. Тэгэл тэрнээс хойш зөндөө машин өгсөн юм яас. Найзуудтай ерөнхийд нь л машин өгсөн. Тэгвэл өгж явахдаа тэгээд хашаа машин зөндөө өгсөн. За тэгэл хаус чиглэл барайл өгчлээсэн. Сүүлийн жилүүдэд би системтэйгэр өгсөн. Тийм ээ. Олон одоо залуучууд надаас байртай оронтой карьераа бас гоё болгоод тэгээ өөрийн нэг сайт сонин тий бас нэг бизнес эрхлээд ингээ гарч харга сайхан байдаг штеп. Тэгээ далж игүүр нь урахаараа хизээч одоо тэгэл үрнээсээ нисэн. Одоо манад ажиллаж хагаад их зөв зарчмаар гараад ингээд хөгж дэвшиж явсан хүмүүс бол их баярлдаг. Айгүй айхтар юм асуула хэдтэн чадаагүй гэж. Би энд хариулмаар. Бас олон хүнд би чадаагүй. Ер нь 20 гаруй хүнд би чадаагүй. Тэд маань гараад явсан. Одоо буун гомдлоо энэ цаан чам. Тэгж. Тэгээ чи зүгээр нэг юм асууя би чамаас. Чи надтай гэрээ байгуулсан. Би чиний нийгмийн асуудлыг шийдье. 2 өрөө байр өгье. Хоёулаа 8 жил амжилтнаа гэ гэрээ байгуулсан. За. Чи 3 жил болоод хаяа гараа ивчиж штт. Би тэг яагаад чамд байр өгөх ёстой юм? Тэгээ тийм штт. Тийм биз дээ. Тийм кейсүүд гэж. Энэ бизнесийн бөгөөд хүн ёсны зарчим биз дээ. Одоо олон юм яриад байгаа тэр хүүхдүүдээс одоо зарим нэг одоо залуучуудаас нь зарим нэг анаагаас би жишээд асууя л да тийм ээ. Үнэн л хэлээ л да. Яагаад ичдэггүй юм чи? Би бол одоо өнөөдөр хүртэл ингэж дураагүй. Гэтэ би нэр зохимооргүй байна. Хөөхий тэр амтэн чинь бас нэг газар ажилд орсон тэгэл нэг цалин авах гэж зүтгэжлээ гойлгүй дээ.